За өдрийн мэндэ энэ эрчим хүчний яамнаас асуухад энэ өрсөлдөөн зах зээлийн тогтолцоонд шилжих энэ хуулийн төслийг их цэцэг гişүү ахлаа хийж ирсэн. Тэрнтэй одоо хамтарсан ажлын хэсгээрээ хуулийн төсөл оруулж ирэх үү? Нэгдүгürt, хоёрдугаарт одоо 26-ны 4 сард оруулж ирэхэд үн тарифыг нэмэх гэж байна. Салбар төрөлхтсөн өөр төлбөрийг төвөргч шилжүүлж тооцох гэж байна. Энэ бол айгүй том тооцооллууд байдаг. Амжих уу? Та нар бэлтгэл ажил хангасан байгаа юу? Нөгөө талаасаа байнгын орооны дараагаас асуух гэдэг зүйл нь яг сая цэнгүүн гишүүнтэй саналтай адилхан байл. Их хурлын тогтоолол маань одоо шинэ дэгийн тухай хуулиар дандаа KPI-тай хавсралтай болсон. Энэ дэр KPI яг хугацаа заасан, үр дүн заасан хавсралтыг бид нар бас үзчихэж баталмаар байна. Хавсралт боловсрогдож байгаа юу? Ажлын хэсгээс асууя. За тэгэхгүй бол одоо Монгол Улсын их хурлын байнгын ороодын их хурлын тавьсан тогтоолын хэрэгжилт ерөөсөө маш бага хувьтай биелүүлдэггүй, заасан хугацаанд хариуцсан үүргийг биелүүлдэггүй асуудлууд байгаад байгаа. Тэгэхээр эрчим хүчний яам ажлын хэсэг эдийн засгийн байнгын орооны дараагаас 3 асуулт асуулаа. За эрчим хүчний яамнаас асуулт хариулъя. Эндрийн микрофон дээр очие. Эрчим хүчний яам. За өөрийгөө танилцуулаад асуулт хариулъя. Эрчим хүчний яамны төрийн нэр эмчгийн дарга ирүүлзээ анар гишүүний асуултанд хариулъя. За эрчим хүчний салбарыг өрсөлдөөн зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх зах зээлийн загварыг хууль эрх зүйрийн шинжил тогтоох ажил байгаа. За энэ дээр бол яг гол зах зээлийн загвар нь юун дээр гарч ирж байгаа бол гэхээр цахилгаан эрчим хүчин дээр гарч ирдэг. За инх цэцэг гишүүнээр ахалсан ажлын хэсэгт бол яам одоо дэмжлэг үзүүлээд ингээ хамтраад өнгөрсөн хугацаанд явсан. Инх цэцэг гишүүний зүгээс дулаан хангамжийн хуулийг одоогийн эрчим хүчний хуулийг ер нь бол захилгаан дулааны гээд 2 хууль байх юм байна. Тэгээд дулаан хангамжийн хуулийн төслийг бол одоо боловсруулад бас засгийн газар танилцуулаад ингээд процесс явж байгаа. Инх цэцэг гишүүний зүгээс за захилгаан хангамжтай холбоотой хууль нь бол цэвэр яг зах зээлийн загвар өрсөлдөө үүсгэхтэй холбоотой асуудал байна. Энэ дээр нь бол одоо бид нар энэ хуулийн өөрчлөлтөө захилгааны хууль гэдэг одоогийн эрчим хүчний хууль, захилгаан эрчим хүчний хууль гэж нэмэлт томьёолох маягаар бас ингээд ажлын хэсгийг гаргаад ажиллаж байгаа. Инх цэцэг гишүүнээр ахалсан ажлын хэсэг, за инх цэцэг гишүүний ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнд нь байсан улсууд бас одоо бидэртэй яг ингээд хамтраад ажиллаж байгаа. За энэ тогтоолын шалгуур үзүүлэлтэн дээр бид нар бол тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүд бол ингээд ажлын хэсэгт саналаад ингээд өгөөд явна. Гол одоо энэ эрчим хүчний салбарт үүссэн хуримтлагдсан үр авалгыг бууруулах асуудал нь бодит нөхцөл байдал дээр юу болоод байна вэ гэхээр тухайлбал одоо таашир дөрөгний усан цахилгаан станцууд 2010 орчим онд баригдсан ийм станцууд байдаг. Тэгээ энэ станцуудын тариф тогтоож байгаа байдал нь бол зээлийн иргэн төлөлтөд хангах бол ямар ч боломжгүй. Өөрсдийн одоо борлуулалтын орлогоор зээлийн иргэн төлөлтөд хангах боломжгүй. Тэгээ зээлээ төлж чадахгүй. Тийм болохоор сангийн яамтай зээлийн иргэн төлөлтийн гэрээгээ тохиорч чадахгүй. Ингээд урт хугацаанд ингээд яваад байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр ийм салбар өөрөө тарифаараа төлөх боломжгүй байгаа одоо энэ өмнө хэрэгжсэн томоохон төслүүдийн зээлийг үр авалгыг одоо юу гэдэг ядаж төрөг шилжүүлэх зарим нь улсын эзэсийн хөрөнгө оруулалтад бас тооцох ийм ажлыг хийх одоо бодит шаардлага бол байгаа. За андар гишүүний байнгын оронтой холбоотой асуултанд хариулахад нэгдүгээр нь бол манай байнгын орооноос санаачилж оруулж ирж байгаа тогтоолын төслөө. Тийм учраас гишүүн болгон энэ дээр саналаа өгөх ийм боломж нь бол нээлттэй байгаа. Энэтэй холбоотой байнгын орон өнгөрсөн 7 хоногт хэлэлцүүлээд бид байнгын орооныхоо гишүүдийн саналыг авч тусахыг гэдэг үүднээс 1-7 хоногор хойшлуулсан. Ингээд өнгөрсөн нэгдүгээр өдрийн 12 цагт байнгын орооны гишүүд болон холбогдох яам агентлагуудын төлөөллийг байлцуулж энэ тогтоолын төслийг бас боловсруулсан байгаа гэдгийг хэлье. За таны асуусан KPI-тай холбоотой асуудлыг бол энэ тогтоолын 2 дахь заалтан дээр тогтоолын хэрэгжилтийг шуурхан хангаж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтийн явцыг заалт тус бүрээр гаргаж 26-ны 4-р улирал багтааны их хурлд ирүүлэхийг бас үүрэг болгосон ийм заалтыг бас оруулж өгсөн байгаа гэдгийг бас хэлье.
За анар гишүүн тодруулах. Бангарын дарга би нөгөө 2-7 хоног орон нутгийн томилттой байсан болохоор яг энэ хэсэгт нэрч. Одоо бол их хурл руу орж ирж байгаа тогтоол маань заавал хавсралттай ордог болсон гэж ойлгоод байгаа. Нөгөө эдийн засгийн бангарын мемор сүрэн даргаас асууя. Тэгээд тэр хавсралтыг л энэ тогтоолоо дагаж оруулж ирэх үү гэж асуугаад байгаа. За байнгын орооны ахлах зөвлөх мэгмар цэрэн тодорхой хариулт. За гишүүдийн өнөөдрийн мэндийг хүргэе. За анар гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн бангарын ахлах зөвлөх мэгмарцраа. Энэ тогтоол дээр бол KPI боловсруулна гэдэг ихээр дахиад нөгөө ажлын хэсэг байгуулагдаж ажиллаа. Тэгээ KPI боловсруулна тэр явж байгаа. Сая 29-нд одоо нэгтгэхэд 12 цагаас уулна гишүүд ингээд цуглаад ярилцаад тэгээд яг тэр одоо KPI-ийн талаар тодорхой яаждаг. Одоо дахиад ингээд KPI боловсруулна гэхээр энэ дараагийн 7 хоног руу шилжих ч юм уу төмөр ингээд цаг хугацааны хувьд бол нэг тиймэрхүү болчиход байна. Та нэмэлт тодруулах уу? За болон доо гишүүн.